тамирчин хүн гэдэг эрүүл сарвал байж амжилтын хамгийн том үндэс нь тэр болдог гэлээ. Өндөр зэрэглэлийн тамирчин байж олон жилийнхаа бэлтгэл сургалтын форумыг хадгалахын тулд бидэнд тулгардаг хамгийн том асуудал нь өвчин эмгэг бэртэл гэмтэл. Урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хамрагдаж өөртөө тулгарч болох ирээдүйн эрсдлээс өөрийгөө хамгаалж чаддаг. Сайн тамирчин байхын хажуугаар сайн ээж, сайн ханд байхын тулд гэр бүлээ ч гэсэн урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хамруулдаг. Ингэснээр манай гэр бүл ирээдүйд учирч босох бас нэгэн том эрсдлээс сэргийлж эрүүл байх нь миний амжилтанд маш сайнаар нөлөөлдөг. Аз жаргалтай амьдралын үндэс бол эрүүл мэнд. Энэ нэргээгээд бидэнд маш том амжилтыг өгөх болно. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг.